Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. Манай энэ удаагийн бизнес to бизнес нэвтрүүлгүүгээр хэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт Монголын бизнесийн зөвлөлийн дэд захирал Сэрот оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхний энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн сэдэв бол энэ BCM буюу Монголын бизнесийн зөвлөл гэдэг байгууллагын талаар бид бүхэн ярилцсан. Энэ байгууллагын зорилго, хийж байгаа ажил, ирээдүйн талаар ерөнхийдөө ярилцах болно. За тэгээд энэ байгууллагын удирдах байгаа хүний хувьд мэдээж энэ байгууллагыг энэ яагаад хэзээ үүссэн, яагаад үүссэн, хэдэн жил болж байгаа ингээд зорилго гэдэг тавьж танилцуулаад эхлүүлээ гэж хэлээ. Нэвтрүүлэгт урьж оролцуулж аваад энэ талархал илэрхийлье. Ер нь тус байгууллага 2007 онд байгуулагдсан 5 дахь жилийнхаа ойн дээр явж байгаа юм байгууллага. Тэгээ яг ерөн зөв бусад нөгөө бизнесийн төлөөлөх байгууллагатай адилхан гишүүнчлэл дээр суурилсан төрийн бус ашигын бус юм байгууллага. Бусад одоо бизнесийн байгууллагуудтай л адилхан ерөнхийдөө бизнесийн таатай орчингийг бүрдүүлэхэд чиглэж одоо гишүүдийн нийтлэг эрх ашиг дуу хоолойг хамгаалах. Тэгээд цаашлбал яг түүнд чиглэсэн бодлого хүчин чармаалтыг төр засгийн байгууллагуудтай ингээм хамтран ажиллах замаар төлөвшүүлэх гэсэн яг ийм чиглэл ерөнхийдөө ийм чиглэлтэй. Гэхдээ манай тусгайлсан чиглэл зорилго нь хөрөнгө оруулалтын тэр дундаа тэгээ заавал гадаад гэдэг юм байхгүй. Дотоод гадаад ерөн хөрөнгө оруулалтын таатай орчин энэ зах зээлийн нийгэмд бүрэлдэхэд өөрсдийн хувь нэмийг оруулах гэсэн ерөнхий чиглэл зарчимтай. Тэгээ мэдээж энэхүү одоо үндсэн чиглэл зорилго маань мэдээж цаашдынх нь үр дүн нь энэ улс орны эдийн засгийн хөгжилд одоо бодиттой хувь нэмэр оруулж авах санаа зорилго чиглэлтэй байвал одоо их сайн. Монголын бизнесийн зөвлөл гэж байгаа. Яг нөгөө энэ манай байгаа уул уурхайн салбарын ингээд ийм эрчимтэй хөдөлгөөн тэгээ бусад салбаруудаас ингээд сүүлийн хэдэн жил 5 жил хурдтай өссөн байдалтай холбогдуулаад танаа гишүүнчлэлүүдийг харахаар ихэнх нь манай Монголд орж ирж бизнес хийж байгаа гадны байгууллагууд харагдана л л дээ. За тэгээд мэдээж Монголын бусад нөө уул уурхайн салбарыг дагаад хөгжих даатгалын салбар ч гэдэг юм уу те. Бусад ханган нийлүүлэх салбарууд ингээд дагаад сайхан өсөж байна. Энд ингээд ийм салбарын одоо томоохон байгууллагуудын төлөөлөгч нар ингээд оролцоод ажилладаг юм байна. Яг эдгээр ингээд нэгдээд ажиллахдаа ямар системээр, ямар зарчмаар өдөр тутамд одоо юу хийж байгаа юм? Ер нь энэ нөгөө манай байгууллагын яг хүмүүс жоохон буруу ойлгох гэдэг л да. Ер нь манай байгууллага яг нэг гишүүнчлэлийг үүсгэх юм бол ер нь 50% Монгол тэгээд энэ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдад зарим тохиолдолд бүр нөгөө Монголын одоо нэг эдийн засгийн хөгжил энэ цаашдын хандлагатай холбоотой энэ гаднаас ингээд сонирхож байгаа энэ одоо олон улсын чанартай энэ томоохон хөрөнгө оруулагч нь хувийн хвшлийн болоод энэ хувь хүмүүс бол гишүүнчлэлтэй байдаг л да. Тэгээд 50% гэдгийг би зүгээр дахиад тодруулаад хэлэхэд манай одоогийн байдлаар 250 гаруй гадаад дотоодын хөрөнгө оруулагчид тэгээд Аз хөгжлийн банк, Дэлхийн банк гэдэг энэ одоо олон улсын байгууллагууд тэгээд 15 элчин сайдын яамдууд манай ингээд нөө байнгын гишүүнчлэлтэй байгаа аль биесны. Тэгээд яг энэ манайхаас ингээд манай гүйцэтгэх захирал нөгөө Америк хүн байдیں۔ Тэгээд яг бидний манайхаас одоо гарч байгаа мэдээлэл тэгээд одоо холбогд арга хэмжээний урилгач гэдэг юм уу энэ нь ингээд англи хэл дээр голцоо явагдаад байдаг. Тэгээд яг тэрнтэй холбоотой ерөнхийдөө энэ хөрөнгө оруулагчийн гадны энэ гишүүн байгууллагууд бол харьцангуй жоохон идэвхтэй оролцдог. Тэгээд идэвхтэй оролцож байгаа нь өөрөө эргээд энэ хүмүүст ингээд энэ гадны хөрөнгө оруулагчдын одоо төлөөлөх байгууллага гэж ойлгох орч юм шиг нэг тийм байгаад байдаг л да. Гэтэл яг ингээд одоо бодит нөхцөл байдал дээр бол бид нар яг зүгээр мэдээж тэр одоо томоохон хөрөнгө оруулагч компаниуд гишүүн байх нь бол байгаа. Гэхдээ бид нар аль болох Монголын одоо бизнес эрхлэгчид тэгээд тэр дундаа яг тэдгээр тэр томоохон худалдан авагчтай Монголын ханган нийлүүлэгч гэдэг юм уу энэ бизнесийн салбарын хамтарч ажиллах таллаас нь бид нар бол ерөөдөө байнгын хүчин чармаалт тавьж ингээд ажиллаж байгаа. За тодруулж хэлэх юм бол яг тэр өөрөө сая хэллээ даатгалын гэдэг компаниуд гэдэг ер нь Монголын бол энэ томоохон даатгалын компаниуд бүгдээр ер нь манайд бол сүүлд нэг нэгээр ер нь бараг нэгдсэн байж байгаа ч тэгээд тэрнээс гадна бид нар зөвлөлийнхаа дэргэд энэ ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сан гэж юм тусдаа ийм
тийм үйл ажиллагаа бас ингээ хэрэгжүүлдэг. Тэрэнд ингээд 1500 орчим энэ ханган нийлүүлэгч гэх юм уу ерөнхийдөө нэг бүтээгдэхүүн үйлчилгээ ингээд энэ томоохон энэ худалдан авагч энэ загвуулуурхай энэ компаниуд нийлүүлээ гэсэн тийм хүсэл сонирхолтой 90 гаруй хувийн тэр Монголын аж ахуйн нэгжүүдийн ийм одоо нэгдэл бас байна л да. Тэгээ тэр одоо тэр Монголын аж ахуйн нэгжүүдэд бид нэр одоо за тэр оюу толгой юм уу за ингээд бусад энэ томоохон компаниудад ингээд тэр бүтээгдэхүүн үйлчилгээг ингээд нийлүүлэх, нийцүүлэх чиглэлт нь бол одоо ихээхэн хүчин чармайл тавьж ажиллаж байгаа. Эхнээсээ бол зарим нэг нь ингээд бүр тусдаа бие даасан төрийн бас байгуулагдах хэмжээнд хүртэл одоо ингээд энэ манахаас бас ингээд санаачилсан ажлууд маань бол цаашаа явахаар юм хандлагатай болж эхэлж байгаа. Тодруулж хэлэх юм бол саяхан энэ USAID буюу Америк хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бизнес санаачлага гэдэг энэ төслийн хүрээнд Монголын ханган нийлүүлэгчдийн чанар хөгжлийн төв гэдэг ийм бас нэг төрийн бас байгууллага шинээр байгуулагдаж байгаа. Тэгээд энэ төрийн бас байгууллага бас бид нар ерөнхийдөө бизнесийн зөвлөлөөс бас тодорхой ингээд чиглэл өгч ингэж хамтарч ажиллах юм. Тэгээд энэ маань өөрөөр хэлбэл за тэр олон улсын гэдэг юм уу эсвэл тэр томоохон хөрөнгө оруулагчдын тэр одоо худалдан авалтын тэр чанар стандартад нь одоо Монголын бизнес эрхлэгчдийг ингээд нийцүүлэх чиглэлээр нь ингээд сургалтуудыг зохион байгуулахаа тэгээд цаашлбал ингээд тодорхой клиентууд тодорхой одоо нэг тийм бүлэг гэдэг юм уу тодорхой нэг ийм чиглэсэн яг ийм үр дүнтэй ингээд хамтарч ажиллах болцоотой Монгол компаниудыг нь сонгоод тэрэн дээр ингээд бүр одоо яг тийм тулж ажиллаад тэгээд яг ингээд үйл ажиллагааг нийцүүлэхийн тэр чиглэлээр ажлууд хийгдэж эхэлж байна л да. The home of the Mont Blanc manufacturer. За гаднаас 250 байгууллага хөгжиж байна. Гадны ч яг ерөн зөвхөн бизнесийн зөвлөлийн нөгөө гишүүд 250 болсон байна тийм. Энд ч одоо бүх даатгалын компани гэж байна. Тэгээд бүх уулуурхайн компани, бүх элчин сайдын яам гадны байгууллагууд гэж яг тий бүх бас мэдээж биш л дээ зүгээр тэр ер нь зүгээр одоо голлох гэж ойлгож байна. Одоо тэгээд дээр нь яг миний бодлоор яг энэ манахаас одоо хэрэгжүүлж байгаа одоо үйл ажиллагаа үйлчилгээг одоо ингээд үр дүнтэй байна. Тэдний үйл ажиллагаа нь хэрэгцээтэй байна гэж одоо үнэлж байгаа тэр одоо хувь хвшлийнх нь одоо нэгдэж байгаа гэж ойлгож байна л доо. Ер нь ойролцоогоор сард манайд нэг 10 гаруй энэ компани одоо нэг байгууллагууд бол шинээр гишүүнээр илсэж байгаа тогтмол. Тэгээд бүтээгдэхүүн үйлчилгээ гэдгийг би яг зөв жоохон тодруулаад хэлэх юм бол энэ манахаас 7 хоногийн 5 өдөр болгон бэлтгэж байгаа BCM Newswire нэртэй тийм одоо англи хэл мэдээллийн тийм электрон юм сэтгүүл гаргадаг. Тэгээд энэ нь болохоор одоо Монголын энэ хэвлэл дээр гарч байгаа болон энэ олон улсын хэвлэлийн мэдээ Bloomberg одоо Financial Times юу гэдэг энэ хэвлэлүүд дээр Монголын талаар гарч байгаа мэдээллийн юм багц байхгүй. Тэгээ Монгол дээр гарч байгаа мэдээллийг энэ нөгөө орчуулгахтаа ингээд тавигдахдаа тэрийг нэг мэрэгжлийн одоо өндөр түвшний орчуулагч орчуулад тэгээд редакторын яг нөгөө мэрэгжлийн одоо сэтгүүлч мэрэгжилтэй тийм одоо native English speaking гэж ярьдаг. Тэр Америк хүн ингээд нөгөө редакторлаад тэгээд яг явахаас өмнө бас манай нөгөө Джеймс захирал бас ингээд дахин хяндаг болохоор нөгөө очиж байгаа хүндээ ингээд маш мэрэгжлийн төвшөнд ингээд уншигддаг. Тэгээд ер нь сүүлийн үед Монголын талаар хамгийн үн цэнтэй аль биесны мэдээлэлс яг нэг тиймэрхүү имижтэй болчиход байгаа л да. Энийг хэн байгуулсан байгууллага? Санаачлагч нь яг ингэж бас яг одоо за түүхтэй гэж хэлж болох юм да. Юу гэхээр энэ за дээхэн үе за миний санаж байгаагаар 1990-ад оны үед энэ Хойд Америк Монголын бизнесийн зөвлөл гэж нэг юм байгууллага үүсгэн байгуулагдчихсан байлээ. Энэ нөгөө Монголд одоо бүртгэлтэй гэх юм уу да. Тэгээд яг одоо ч тийм л байгаа л да. Энэ нөгөө нэг ерөнхийлөгч нь өөрөө нөгөө Америкт байгаад байдаг, Вашингтонд. Тэгээд яг энэчээ нөгөө Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Хойд Америкийн бизнесийг ингээд нөгөө одоо холбох яг ингээд
үр дүнтэй ажил хийхээр тэр нөгөө байнгын одоо ажилтан нь нөгөө Америкт байгаад идэг. Тэгээд яг энд нөгөө бусад захирал одоо хүмүүс нь ганц Америк гэхгүй Монгол Америк дээр нөгөө бусад захирлууд нь ерөнхийдөө энчээ байгаад идэг. Тэгээд ерөнхийдөө энд нэг байнгын үйл ажиллагаатай нэг төрийн бас байгууллага ерөнхийдөө хэрэгтэй байна. Одоо бас дуу хоолойгоо ингээд гаргаж нийцүүлэх хэрэгтэй байна. Тэгээд ерөнхийдөө нөгөө Монголын бизнес эрхлэгчид ч гэсэндээ өөрөө олж байгаа мөнгө одоо хөрөнгө төсвөө бусад энэ нөгөө бизнесийн салбарт хөрөнгө оруулах замаар энэ үйл ажиллагаагаа сайжруулахад хэрэгтэй. Тэгээд энд бас нэг тийм одоо нэмэр тус болох ингээд нэг тийм байнгын үйл ажиллагаатай нэг байгуулах хэрэгтэй байна. Тэгээд цаашлбал заавал одоо хойд Америкийн юм уу эсвэл Монголын бизнес эрхлэгчид гэсэн яг тэр өнцгөөс биш. Ерөнхийдөө одоо тэр Герман хаан байхын тэр Австрал одоо тэр одоо Япон Солонгос нь ер нь хаан байхын тэрсэн яг тиймэрхүү одоо нөхцөл шаардлагын үндсэн тэр анх тэр тухайн үед яг тэр төрийн бас байгууллагыг тий одоо яг ингээ Монголд ингээ нэг байнгын үйл ажиллагаатай төрийн бас байгууллага байна да хэрэгтэй байна гэсэн тэр үндсэн дээр л тэр тухайн үеийн захирлууд нь ийм үүсгэн байгуулж ирсэн гэж ойлгогдсон. Та тэр үйлчилгээ гэж хэллээ. Энэ байгууллагууд чинь татвар ямар татвар төлдөг юм? Гишүүнчлэлийн хураамж гэж байлгүй яг зүгээр бид нар чинь нөгөө нэг ашигын бус байгууллага учраас яг нөгөө гишүүдийнхаа тэр татвар хураамж дээр л үнэлж яаж байгаа. Тэгээд яг нөгөө түрүүн би нөгөө хэлсэн дээр яг энэ асуулттай холбогдуулаад хэлэхэд бид нар аль болох нөгөө нэг юм одоо олон талт тийм нэг оролцогчд гишүүдийн энэ бүрэлдэхүүнтэй нэг юм төрийн бас байгууллага болон өргөцөхөд бол нэг ер нь манай нэг бол эрхэм ер нь зорилго байдаг. Тэгээд тэр ч утгаараа нөгөө гишүүнчлийн хураамжийн жишээлбэл яг одоо энэ юунаас хамаардаг байхгүй нөгөө юуны тухайн жилийн нөгөө нэг компани нөгөө орлого зарлага тэгээд тэрнээс хамаарат одоо жишээлбэл одоо Rio Tinto ч юм уу энэ томоохон компани нь ингээд нэлээд өндөр түвшний ингээд одоо төлбөр төлж байхад Монгол компаниуд одоо за магадгүй юу гэдгийг саяас доош хэмжээний долларын одоо үндсэн хөрөнгөтэй ашиг орлоготой компани одоо юу гэдгийг юу жижиг Монголын гэсэн категорид хамаарагдаад тэгээд гишүүнчлийн хураамж нь бүр 4-5 дахин ингээд нөгөө бага байж байгаа ч тийм. Тэгтээ яг нөгөө үйлчилгээ тэр нөгөө нэг сервис нь бол зүгээр ямар ч тийм нэгэнд нь илүү тийм ингээд хандсан чиглэсэн давуу тал олгосон тиймэрхүү юм ерөөсөй байдаг. Төрүүчийн нөгөө ярьсантайгаа бас нэг жоохон холбогдуулаад хэлэхэд ер нь манай нөгөө байгууллагын одоо эрхэм зорилго гэх юм уу ер нь аль болох тэр олон талтай одоо гишүүнчлийг нэмэгдүүлэх хөгжүүлэх гэсэн нэг тиймэрхүү бодлого чиглэлтэй байдаг л да. Тэгээд яг тэрний хүрээнд яг зөв жишээлбэл энэ одоо манай одоо томоохон гишүүд за тэр магадгүй Rio Tinto одоо юу ч гэдэг тэр Arrivaч гэдэг юм уу нэг томоохон одоо хөрөнгийн их усвартай тэр үндсэн хөрөнгөтэй энэ компаниуд нь бол төлөх хураамж нь бол харьцангуй өндөр. Тэгээд тэр яг тэр саяны хэлж байгаа бодлоготой одоо холбогдуулаад хэлэхэд тэр Монголын одоо гишүүн байгууллагууд нь болохоор зэрэг за бараг 3-4 5 дахин ч гэдэг юм уу бага хэмжээний тийм төлбөр хураамжтай манай гишүүнчлэлээ тогтоох бололцоотой. Тэгээд тэглээ гээд бид нар одоо юу гэдэг тэр томоохон компанид нь ямар нэгэн давуу нөхцөл байдал одоо олгодгоо яг үзүүлж байгаа үйлчилгээ мэдээлэл бүх юм нь бол яг л тийм тэнцүү хэрэгтэйчтэй байдаг. Өөр шалгуур үзүүлэлтүүд ямар нэгэн компани хэсгээр бол за тийм юм байхгүй дээ. Гэхдээ мэдээж яг ер нь зүгээр ингээд одоо юу гэдэг одоо олон улсын биш энэ мэдээллийн хэрэгслүүдээр ингээд тийм одоо магадгүй тийм скандал болоод байгаа ч юм уу тийм хил амтай байгаа компани магадгүй шаардлагатай бол бид нэр одоо тэр захирлуудын төвшөнд бас ингээд энэ чи юу лээ яах вэ тэгж бас ярилцсах л бахалтай мэдээж бодлоо. Танах сая сервис гэж нэрлэлээ. Яг ямар бүтээгдэхүүн гаргаж. Яг би мэдээллийн шин чанартай англи хэл дээр өгчдөг юм байна. Монголчууд за ингээд энэ Монголын компаниуд байна. Ингээд гадны компаниуд хэдэн уулуурхан компани, хэдэн бусад салбарын компани. За яг бид нар бүр яг тийм нарийн тооцоо бол гаргаагүй байгаа. Зүгээр тэгтээ бидний зүгээр ерөнхийд нь багшлаад ойлгосноор 30 гаруй хувь нь уулуурхан компани байсан баг шүү. Тэгээд яг бус нь болохоор тэгээд бас л тэгэл яалтчгүй тэгэл нэг ингээд юм холбогдох буюу одоо тэр нэг уулуурхан компанид нөгөө нэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ байнга нийлүүлж идэг тийм компаниуд байж байгаа ч тийм. За тэгээд даатгалын компани гэдэг төр хоёлаа ярьлаа. Тэр даатгалын компаниуд чинь тэгээд
бас л яг тэр томоохон компаниудад нөгөө нэг тийм даатгалынхаа үйлчлэгийг ингээд хүргэж идэг. Тэгээд тэр бүтцээсээ ингээд мэдээж ингээд тусдаа ингээд одоо тэр бизнесийн үр ашигтай ингээд ажиллаж идэг. Яг нэг тийм л ерөнхийдөө ганц яг манай гишүүд биш шүү дээ. Ер нь зүгээр нэг зах зээлийн харилцаач угсаал яг нэг тиймэрхүү зарчмаар явагдаад. Тэгээд яг би тэр яг мэдээллийн хэрэгслийг яг тэгээд яг тиймэрхүү имижтэй, яг тиймэрхүү төвшөнд ингээд одоо явж идэг. Тэгээд нэмэт хэлэхэд яг ерөнхийдөө энэ одоо тэр олон улсын тэр томоохон мэдээллийн хэрэгслүүд нь одоо яг Монголч нэг модонд орсон гэж хэлээ л да. Тэгээд тэр утгаараа ингээд Монголтой холбоотой мэдээлэл бэлтгэх болохоор явсан. Яг манай энэ нөгөө нэг юм News Wire гэдэг тэр нэг телесэтгүүлэг бол одоо их сурвалж болгож нөгөө ашиглах тэр хандлага нь бол нэлээд тийм өргөссөн байлээ л дээ. Зүгээр миний санаж байгаа тэр Bloomberg ч юм уу эсвэл аль юу лээ тэр нэг Washington Post ч үлээ нэг тийм томоохон мэдээлэл хэрэгсэл бас өөрсдийнхөө тэр блог энэ төр дээр нэг BCM тэгж үзлээ, BCM-ийн тэр сэтгүүл дээр тэгж бичигдсэн байна. Тийм байдлаар энэ ашиглаж байгаа. Тэгээ яг бид нар ер нь аль болох тэр нөгөө нэг юм факт одоо баримтад тулгуурлагдсан мэдэн дээр ингээд ер нь голж нөгөө анхаарахыг ингээд боддог гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл ямар нэг юм тим юм ингээд болох гэж байна, болж магадгүй юм шиг байна гэдэг юм уу, яг нэг тийм одоо шар мэдээ гэх юм уу, яг нэг тим гэхээсээ илүү аль болохыг яг тийм бодиттой мэдээлэл дээр үндэслэн яг тийм мэдээлэл хангадаг гэдэг утгаараа бас яг иймэрхүү одоо нэг нэр хүндтэй болж байгаа гэж ойлгогдож байна л да. Яг нөгөө нэг үйлчлэгээ гэж хэлэх юм бол ер нь бас л ерөнхийдөө тийм манай бүх гишүүдийн л ерөнхийдөө ингээд өөрсдөө календар дээр тэмдэглэж байгаад ирж одоо оролцдог нэг арга хэмжээ бол сар болгон бид нэг бүх гишүүдийн уулзалт зохион байгуул да. Тэгээд энэ уулзалтан дээр ингээд тухайн одоо бид нэх одоо нэг сар жилийн өмнөөс ингээ яг хин юу ярих уу гэд нэг ингээд төлөвлөөд байдгүй. Тэгтээ нэг 3-4 одоо нэг тийм зочин илтгэгч нар ирээд тэр тухайн одоо бизнесийн харилцаатай холбоотой болж байгаа нөхцөл байдлын талаар одоо мэдээлэл өгнө. Тэгээд тэр нь эргээд тэр нөгөө нэг бүх одоо нэг манай гишүүн оролцогчдод сонирхолтой байх тийм сэдвийн хүрээнд. За яг тодруулж хэлэх юм бол ингээд за би санаж ин ерөнхийдөө яг ингээд манай яг сарын уулзалт ингээд болох төхөөд ирэх үед нэг тийм Монгол банкны нэг юм бодлогын хүү ингээд нэмэгдэх үед бид нар одоо Монгол банкны ерөнхийлөгчийг урьад тэгээд тэр арга хэмжээнд дээр нэг 5-10 минут зүгээр ингээд бодлогын хүү ингээд ийм учраас нэмэгдлээ. Тэгээд яг ийм нөхцөлд ингээд бизнесүүд бас яг ингээд яг энэ талаас нь нэмийг харж ингээд үйл ажиллагаа чиглүүлж ажиллавал одоо үргэлжлэхтэй байна ч гэдэг юм яг ингээд санал зөвлөмж ингээд нэг тийм одоо тийм диалог бий болгож байна тийм. Тэгээд одоо жишээл манай дараагийн энэ сарын уулзалтын 28-нд одоо ирэх нэгд өдөр болно. Тэгээд энэ уулзалтан дээр жишээлбэл энэ Японы энэ метроны ингээд энэ одоо проектыг хэрэгжүүлэх тэр нөгөө Япон талынх нь одоо тэр багийн ахлагч гэдэг юм уу ирж бас манай энэ гишүүдэд яг юм танилцуулга хийх тийм. Тэгээд тэр нь болохоор ингээд зөвхөн ингээд бид нар яг ийм метро хийнэ гэд яриад өнгөрөх биш. Энэ яг ийм проект хэрэгжих чинь. Тэгээд энэ одоо проектэд ингээд мэдээж тэр бүх Японууд ирэл өөрснөө бариад эхлэхгүй шүү дээ. Ингээд бүгдээрээ ингээд Монголын талын тийм Монголд үйл ажиллагаа явуулж байгаа энэ нөгөө гэрээт одоо тэр байгууллагатай хамтаа ажиллаж таарна. Тэгээд яг тэр зорилгын үднээс ингээд яг ийм хэсэг дээр нь магадгүй яг та бүхэн яг ингэж ажиллах, хамтарч ажиллах болцоотой гэдгийг бас нэг тийм танилцуулах, товч танилцуулахаа тэгээд цаашлаад тийм нэлээд өргөн хэмжээний тийм одоо бизнес эрхлэгчтэй тийм одоо тийм форумыг юм зохион байгуулах гэж байгаа гэсэн. Reservation has been made, sir. You're welcome. 225 West Street. Reference number NR67.
та түр анх бүр хэлчихсэн юм. Хаач газар бизнесийн байгууллагууд байдаг тэрнтэй адилхан манайх байгууллага гэдэг. Монголд ч бас зөндөө бизнесийн байгууллагууд, бүлэгмүүд, клубүүд ажилладаг те. Мэдээж ерөнхий зорилго нь бизнесмэнүүдийн зорилго бол ямар нэгэн бизнесийн санаа хайж явдаг. Хөрөнгө оруулах бизнес хайж явдаг. За мэдээж маш сайн түншээ хайж явдаг, өнөөцөө хайж явдаг. Байнга эрэлхийлж явдаг. Тэр үүднээсээ эдгээр ингээд хэрэгтэй гэж тооцоод иймэрхүү бүлгэм дийлсээд явдаг. Ерөнхий ашиг сонирхол тэр шүү дээ. Танах бас л адилхан байна. Ялгаа алга. Тэгээд яг энэ гадны байгууллага анх үүсгэн байгуулсан. Тэгээд энэ танад гишүүд мэдээж альч клубын гишүүд нь тэр тухайн бизнес нэгэнтэйгээ хийж байгаа бизнес дотор давуу ир хэдэлж идэг тийм ээ. Одоо юу гэдэг нь оюутлогоо тендер зарлахад танай гишүүд мэдээж мэдээлэл төрүүлж очих байх. Тэгээд ингээд тэд нар давуу ирэх олгох боломж нь хэр өндөр байдаг. Асуулттай холбогдуулаад эргээ хэлэхэд яг зүгээр яг нэг гадны компани байгууллагууд байгуулсан бас биш л дээ. Ер нь миний бодлоор яг тэр оюу толгойн ч юм уу эсвэл энэ бусад энэ юунуудын тэр тендеринс гэдэг юм уу тэр мэдээлэл нь манай гишүүдэд төрүүлж хүрээд байгаа юм ерөөсөй байхгүй л дээ. Тэгвэл бид нар ерөнхийдөө манай гишүүдэд гэхээсээ илүү тэр нөгөө манай нөгөө мэдээллийн сан гэж би нэг төрүүлсэн. Нөгөө 90% нөгөө Монголын нөгөө бүртгэг Монголын компаниудын одоо тийм оролцоотой тийм нэг 1500 мэдээллийн сангийн бүртгэгч нар байдаг гэж ярьсан. Тэгээд тэр нөгөө Монголын за жижиг дунд ихэнх нь жижиг дунд гэж хэлж болохоор нөгөө компаниуд тэр компаниуд бид нар харин мэдээллийг аль болох зохион байгуулалттай ер нь өргөн хүрээнд ингээд нөгөө хүргэх чиглэл зорилготой ер нь ажиллаж байгаа. Тэгээд бид нар яг за шууд линкээр биш зүгээр гэхдээ өөрсдийнхөө бололцоогоор яг манай бүр хариуцсан ажилтан байдаг л да. Өөрсдийнхөө бололцоогоор энэ оюу толгоос гарч байгаа тэр нөгөө тэр тендерийн мэдээллийг тэр цаг тухайд нь тэр вебсайтаас нь ч юм уу аваад тэгээ яг тэр нөгөө нэг чиглэсэн барилгын бол яг барилгын чиглэлийн компаниуд нь ингээд ийм системтэй буюу яг ингээд салбарчилсан байдлаар хүргэх. Тэгээд дээр нь яг сүүлийн үед бид нар бас энэ төрийн энэ өмчийн одоо энэ нөгөө аж ахуйн нэгжүүдийн энэ нөгөө гарч байгаа энэ нөгөө тендерийн материалуудыг бас тэр холбогдох байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд бас ингээд аваад бас шууд ингээд хүргэж байгаа. Тэгээд бид нэр цаашдаа барьж байгаа чиглэл зорилго маань одоогийн байдлаар энэ хоёр за 5 толгой, оюу толгой ч юм уу яг ийм тендерийн материалууд явж байгаа бол тендерийн зарууд нь явж байгаа бол цаашдаа ер нь Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа томоохон за баярууд гэж яриа л да. Худалдан авагч нарын нөгөө мэдээллүүдийг аль болох нээлттэй ингээд өргөн хүрээнд нэг энэ одоо тараах чиглэлд нь одоо тийм тараах мэдээллийг тараах тэгээд цаашлбал тэр Монголын талын тэр ханган нийлүүлэгч за магадгүй ханган нийлүүлэх ерөнхийдөө тийм зорилготой чиглэл зорилготой ажиллаж байгаа компаниудыг сургах энэ чиглэлд бол тийм стратеги үйл ажиллагаанд хийж эхэлж байна л да. Тэгээд цаашаа мэдээж өргөжих байх яг танах ингээд байгаль орчны хууль эрх зүйн улс төрийн бизнес ингээд ажлын хэсгүүдийн харагдана л л. Улс төрд бас нөлөөлөх, лобби хийх за мэдээ сайжруулах болон бизнес эмч өөрсдөө ашигтайгаар ч юм уу ингээд хууль засуулах, янзлуулах, шинээр батлуулах иймэрхүү ажлууд хийж байгаа. Дээрээс нь танах бас ингээд юу хийх вэ? Судалгаа хийж өгч байгаа. Яг тэгэхээр судалгаа чинь ингээд мэргэжлийн холбоо болно хэрэгтэй. Яг тэр сал өөрийнхөө бизнесийн чинь барилгын салбарын холбоо, барилгын салбарын судалгаа хийгээд мэдээлэл хангаж байдаг. Танах болохоор яг макро төвшөнд улс төрийн эдийн засаг бизнесийн макро төвшний судалгаа тухайн нөхцөл байдлыг танилцуулаад байх шиг байна л да. Чиглэгдсэн зорьсон онцгойсон тийм бодлого байна уу? Эсвэл ерөнхийд нь энэ улсын хөгжилтэй орны хууль эрх зүй өөр тийм ээ ингээд сайжирсан, бизнесийн орчин сайжирсан. Тэр ингээд хөгжиж яваа орныг харахаар ингээд сайжруулах юм зөндөө байдаг баг тийм. Хууль эрх зүй ингээд түр хилээ байгууллагуудыг сургах гэдэг. Тэгээд танай ажлын хүрээнд мэдээлэл хангах, судалгаа хийж өгөх, лобби хийж өгөх, хүмүүсийг оронд нь холбох гэдэг ажлууд байна л да. Тэгээд улс төр хууль эрх зүйн орчин дээр энэ судалгааны ажил дээр энэ онцгойсон салбарын хүрээнд ямар бодлого өргөдөлж байна. Мэдээж ер нь нэг гишүүн байгууллага за тэгээд цаашд бол ер нь бизнесийнхний нийтлэг их ашгийг одоо хамгаалсан. Тэгээд цаашлбал яг тэр нь эргээд одоо магадгүй эдийн засгийн хөгжилд одоо
тус нэмэр болох үс юм уу? Аль эсвэл тэгээд тэр нэг явагдаж байгаа тэр хууль эрхийн одоо тэр төлөвлөлт бодлого нь хэрвээ эдийн засгийн одоо хөгжлийн хурдад одоо мэдгэдэггүй саар нөлөө үзүүлэх бодит аюул хохирол учруулах яг тиймэрхүү одоо тийм одоо хууль эрхийн одоо бодлого одоо төсөл одоо бэлтгэгдээд ирэх үед бид нар бол мэдээж бол дуу хоолой илэрхийлнэ л дээ, илэрхийлж байсан. Тэгтээ ер нь бид нар нэг хүний юм уу хоёр хүний ганц нэг замагдгүй нэг юм нэг хэсэг бүл нэг цөөхөн хэсэг бүлэг хүний ч юм уу яг төлөө нэг лобби их бол одоо за би боломжгүй гэж бараг шууд хэлээ л да. Юу гэхээр энэ манай нөгөө гишүүд дэмжигчд маань өөрснөө ингээд за Монгол гадаад гээд 50% оролцоотой. Тэгээд дээр нь ингээд 15 элчин сайдын яамдууд манай нэг албан ёсны нэг юм гишүүнчлэлтэй байдаг. Өөрсдөө хүсэлтээр гишүүн болсон байдаг гэж байдаг гэсэн үг. Тэгээд яг тийм нөхцөл байдалтай байхад бид нар нэг юм цөөхөн ингээд тэгээд дээр нь манай нөгөө удирдах зөвлөлийн гишүүд нь бас яг 50% харьцаатай яг Монгол гадаад яг юм одоо захирлууд байдаг. Тэгэхээр ер нь яг ийм нөхцөл байдалтай байхад бид нар нэг яг нэг юм цөөхөн бүлэг хүний ашиг сонирхлыг дагаад яг тэрний төлөө ингээд ямар нэг юм хийгээд явах бол ямар ч болцоогүй гэж механизмын хувьд бол ерөнхийдөө тийм. Одоо эдийн засгийн хөгжил за тэгээд тэр тусмаа ингээд хувийн хөвшлүүд яг манай үндсэн чиглэл зорилготой ингээд одоо нийцэх тэр одоо арга ажиллагаанд одоо чиглэсэн одоо тийм хууль тогтоох одоо ийм бодлогод за би нэг тодорхой жишээ хэлье л да. Нэг өнгөрсөн оны за ихэнх үед батлагдсан билүү нэг концессийн тухай хууль гэж байгаа. Тэгээд тэр нь бол дотроо нэг юм төр хувийн хөвшлийн одоо хамтарч ажиллах PPP гэж ярьдаг тэр нэг механизмыг тэр хуулийн дотор тодорхойлсон энэ хууль одоо хилэлцэгдэж энэ одоо хуулийн төсөл нь ингэж нөгөө яригдаж эхлэх үед бид нар энэ их хурлын нөгөө байнгын хороотой ингээд одоо хамтарч ажилласан л да. Хамтарч ажиллах гэдэг маань бол бид нар яг энийг яг ингэчих гэхээсээ илүү бид нар ингээд нөгөө нээлттэй бүх юм бүх нөгөө гишүүдтэй яг одоогийн байдлаар яг ийм төсөл нь яг ийм төвшөнд ингээд нөгөө яригдаж боловсруулагдаж байгаа юм байна. Ингээд та бүхэн ингээд одоо олон улсын одоо тийм тэргуун туршлагаас ингээд тийм хуваалцах ингээд ийм санал ингээд зөвлөмжин дээр байвал ингээд бас яана уу гэсэн тийм байдлаар бид нар гишүүдээсээ ингээд санал зөвлөмжийг нь аваад тэгээд тэрийг манай дээр үүдэг нэг хуулийн ажлын хэсэг багцлаад тэгээд энэ тэр тухайн үеийн одоо их хурлын байнгын хороотой ингээд зөв мэдээллээр бас ингээд нэг юм яг олон улсын түвшинд яг ингэдэм байлаа. Яг магадгүй энэ заалт нь яг энэ чигээрээ батлагчвал Монгол улсын түвшинд яг иймэрхүү одоо бас жоохон ийм алдаа дутагдaltaй байж болохоор байна ч гэдэг юм. Яг ингээд ийм зүгээр нэг ийм санал одоо зөвлөмж өгөх байдлаар яг тийм мэдээлэл хангаж хамтарч ажиллаж байсан л да. Таны амжилтын хөдөж Монблан бүтцийн хувьд ямар байна ингээд удирдах зөвлөлт хэдэн хүнтэй Одоогийн байдлаар удирдах зөвлөл дээр 29 хүн байгаа. Тэгээд яг зарим нэг нөгөө урд нь чинь миний санджаар 31 хүн байсан баг. Тэгээд зарим нэг хүмүүс нөгөө ажил нь өөр чиглэлд болоод ингээд тийм байдлаар сая хамгийн сүүлчийн байдлаар 29 нөгөө удирдах зөвлөлийн гишүүдтэй. Тэгээд манай энэ нөгөө дарга нь энэ нөгөө Newcom группийн Бямсайхан одоо энэ жилээс эхэлж одоо 2 жилийн хугацаатай ажиллана. Өмнөх дарга нь болохоор энэ Mongolian Star Measures-ийн захирал нөгөө Lawrence Measures гэх нөгөө герман хүн байсан л да. 5 жилийн хугацаанд яг хийсэн магадгүй ингэ ихэнх ажил чинь бодлогын ажлууд чинь үр дүн хүрт хугацаанд гардаг. Зүгээр ингээд богино хугацаанд гарсан хүмүүст нөлөөлсөн үр ашиг өгсөн ажлыг тоочвол юу? Яг зүгээр миний ойлгож байгаагаар ингээд энэ ихэнх үедээ зүгээр магадгүй Монголын бизнесийн зөвлөл гэдэг ингээд яг ямар ч байгаль байд ингээд нэр ингээд ер нь мэддэггүй байсан бол одоо сүүлийн үед ингээд ер нь бас яг ингээд нэг юм тодорхой үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа төрөмс байгууллага байна гэдэг өнцгөөс асуудлыг харж нийгэмд одоо манай нэр хүн болсон тодорхой түвшинд ингээд нөгөө суурилж байгаа одоо суурлагдаж гэх юм уу тэгээд ингээд нөгөө бүрэлдэж одоо ингээд танил болж эхэлж байгаа нь бол миний ойлгож байгаагаар бол бас нэг томоохон үр дүн гэж ойлгож байгаа. Тэгээд би түрүүнд дурдсан ерөнхийдөө сүүлийн үед манайд одоо
ойролцоогоор 10 гаруй компаниуд сар болгон шинээр нөгөө гишүүнчлээ тогтоож байгаа. Тэгээд дийлэн хэсэг нөгөө Монгол компаниуд байдаг. Би бол одоо их одоо хувийнхаа хувьд бол их одоо тийм баяртай байгаа. Тэгээд энэ Монгол гишүүдийг бид нэр ингээд яагаад бас ингээд олноороо ингээд манайд гишүүн бас одоо ихэнх хэсгийг магадгүй цаашдаа ингээд бүрдүүлэх шинжтэй болох жагааг нь би бас нөгөө манайхаас ингээд сүүлийн үед энэ гишүүн элчин сайдын яамдуудтайгаа хамтраад энэ одоо за хөгжингөө орнуудад гэж нэрлэе л да тэнцээ болж байгаа энэ олон улсын чанартай тэгээд Монголд одоо ер нь төд дуудахгүй орж ирэх энэ нөгөө бизнесийн одоо түгээмэл гэдэг юм уу эсвэл нөгөө үр ашигтай тэр арга ажиллагааны чиглэсэн энэ олон улсын хурал зөвлөгөөн тэгээд тэр одоо үзэсгэлэн яармаг арга хэмжээнд нөгөө бизнес хөтөлбөрийн хүрээнд нэг оролцуулдаг болж байгаа л да. Тэгээд тэр нь жишээлбэл тодруулж хэлэх юм бол франчайзинг ч юм уу эсвэл нэг электрон худалдаа ч юм уу яг тэр нь чиглэсэн энэ Монголын бизнес эрхлэгчдийн нөгөө групп тийшээ очиод тэгээд зөвхөн тэр арга хэмжээнд очиод дуусчих биш бид нар бас өөрсдийнхөө одоо сүлжээ одоо харилцаа холбоонд өрнөцлээд тэр тодорхой ингээд нөгөө бизнесийн ингээд компаниуд тэгээд тэр байгууллагуудад зочлох ч гэдэг юм ийм тусгай хөтөлбөрөөр ингээд нэг юм арга ажиллагаанууд хэрэгжүүлж байгаа нь бас нэг Монголын бизнес эрхлэгчид бас нэлээд одоо тийм боломжийн бас нэг аятайхан сэтгэл төрүүлж байгаа гэж ойлгож байна. За тодруулж хэлэх юм бол бид нар Лондонд бас нэг юм сая 2 дахь жилдээ яасан 3 дахь жилдээ энэ Англи Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хувьд бас нэлээд том арга хэмжээг 11 сар зохион байгуулах. Яг нь Лондонд бид нар жишээлбэл яадаг вэ гэхээр тэр олон улсын рестораны үзэсгэлэн гэж болтой 11 сард тэгээд тэрэнд ингээд бизнес эрхлэгчид одоо яг ийм рестораны олон үйлчлэг явуулдаг компаниуд бол нэлээд их болчлаа шүү дээ. Тэгээд энэ компаниудын одоо магадгүй бүрэлдэхүүнтэй тэгээд дээр нь ерөнхийдөө Английн бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчтай уулзах сонирхолтой бүрэлдэхүүнтэй баг яваад за тэр үзэсгэлэндээ оролцлоо дараа нь Англи Монголын Doing Business with Mongolia гэж амлаа. Монгол бизнес хэрхэн эрхлэх вэ гэсэн нэг тийм сэдвтэй семинар Английн талаас бараг 150 гаруй хөрөнгө оруулагчид оролцдог баг. Тэгээд Монголоос ингээд нэг 50 биш явдлаар чинь 10 гаруй ингээд бизнес эрхлэгчид очиод тэгээд тэнцээ ингээд яг нөгөө B2B буюу яг нөгөө бизнесийг ингээд сонирхлыг нь тэнцээ холбож өгөх. Тэгээд цаашлаад бид нар Лондонгийн хөрөнгийн биржид бас нөгөө тэр тусгай албан тушаалтнуудтай уулзалт маягаар ингээд танилцах тэр аялал Лондонгийн хөрөнгөний бирж зохион байгуулдаг. Тэгээ сүүлд бол бид нар бас хаашаа орлоо. За миний санаж байгаагаар тэр юу PwC гэдэг энэ одоо олон улсын томоохон нэг санхүүгийн корпорац дээр зочилсон. Тэгээ бид нарыг тэнцээ нэг City of London гийн одоо хуучин одоо захирагч байсан John тэр хүн бас биднийг бас тусгаалan хүлээж авсан бас бид нэр их талархалтай. Гэх мэтчлээ яг бид нар ингээд аль болох нөгөө бизнесийг одоо ингээд тийм үр ашигтай салбарт ингээд чиглүүлж холбох чиглэлээр л бас ингээд бас зорж ажиллаж байна л да. Танай байгууллагууд нь улс төрчд байдаг юм гişүн. Одоо байхгүй зүгээр гэхдээ мэдээж манай тэр нөгөө тодорхой тэр ажлын хэсгүүд дээр нэг төрийн байгууллагуудын холбогдох чиглэлийн төрийн байгууллагуудын хүмүүс бол одоо жишээлбэл боловсролын ажлын хэсэг гэхэд одоо юу хөдөлмөрийн яамнаас эсвэл боловсролын яамнаас ч юм уу ингээ хүмүүс энэ идэвхтэй ирж мэдээлэл солилцож ингэж оролцдог л доо. Хамгийн гол нь яг нэг бодиттой үр дүн байх шаардлагатай шүү дээ. Түүнээс биш нэг төрийн байгууллагын тэнцээ суучаад ингэдэг гэж нөгөөдөл нь бид нэр тэхгүйгээд эсрэг үүсэж ч юм уу яг тийхээсээ илүү бид нар аль болох тэгж бүхэл одоо оролцогч талуудтай нэг хамтран ажиллаж тэгээд нэг үр өгөөжтэй бизнесийн орчинд нөгөө үр нөлөөтэй тэгээд цаашлбал нөгөө эдийн засгийн одоо хөгжилд нөгөө нэмэр тусдаа арга ажиллагааг хангахад бол нэг чиглэл зорж байгаа юм л да. Тэгээ сая өөрөө хэллээ тэр нэг төрийн бизнесийн төлөөлөх нөгөө байгууллагууд гэдэг би өөрөө энэ худалдаа аж үйлдвэрийн танхимд өмнө нь бас 5-6 жил хэртэ ажиллаж байсан. Тэгээд ерөнхийдөө бас нөгөө бизнес эрхлэгчдийн тэр хүсэл сонирхлыг бас мэдээж зах зугаас нь мэднэ. Тэгээд нэг цаашдаа үргэлжлээд бас яг нэг иймэрхүү төрийн бас байгууллагад ингээд амжилттай ингээд одоо цар хүрийг нь бас өргөжүүлээд нэг ийм бэрхүү байдалтай ингээд үргэлжлээд явж байгаад бол ер нь талархалтай байдаг. Тэгээд дээр нь хэлэхэд энэ оролцогч талууд буюу тэр худалдаа аж үйлдвэрийн танхим, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эзэдийн холбоо, CEO Club юм уу ер нь зүгээр ингээд нэг бизнесийн төлөөлөх байгууллагатай бид нар ингээд байнгын ингээд нэг хамтын ажиллагаатай харилцаа холбоотой ер нь ажилладаг. Тэгээд бидний эцсийн зорилго нь бол тэгээд ер нь одоо
одоо за энэ төсвийн гэдэг юм уу эсвэл дотоодын нийт бүтээгдэхүүний одоо дийлэнх хувийг бүрдүүлж байгаа энэ нэг бизнес эрхлэгчдийн одоо энэ нэг таатай арга ажиллагааг л хангахад ерөнхийдөө бүгд л одоо ингэж чиглэж ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд яг энэ чиглэлд ингээд ингээ хамтын одоо энэ хүчин чармайлтын үр дүнд бол ингээд тодорхой бодит үр дүн бий болоод ингээ монголчууд бид бүхэн ингээд эх орондоо ингээд сайхан тэгээд магадгүй ингээд энэ өсөн нэмэгдэж байгаа энэ одоо олон улсын одоо бизнесийн үр ашигтай орчин үеийн арга барилыг нь одоо Монголд суурилж ингээд одоо амьдрал одоо улам цэцгэлэн бахаал гэж одоо ингэж бодож штэ тий. За тий. За ер нь бол глобалчлагдж байгаа. тий. Улс орн бол томхон бизнесмэнүүд ч юм бол өөрийн эх оронгүй шахах болчих юм да. Үг нь байдаг шүү дээ. Мөнгө хаана тэрэнд эх орон байна гэдэг шиг. Ингээд хөрөнгө оруулагч нар дэлхийд даяар тарчихсан. Одоо Монгол гадаад гэлтгүүл бизнес хийж байгаа тийм үү. Тэгэхээр энэ дээр яг монголчууд дотроо хөгжиж яваад төлөвшөж байгаа тэнд тусалж байгаад баярлж байна. Их мөнд үзэгчтэй манай өнөөдрийн бизнес нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Нэвтрүүлгийн зочноор Монголын бизнесийн зөвлөлийн дэд захирал Сэр одоо ингээд оролцлоо. Бид өнөөдөр та бүхэнд BCM гэж одоо нэрээрээ сүүлийн танилцуулж байгаа. Орчуулбал бизнесийн Монголын бизнесийн зөвлөл гэд байгууллагын үйл ажиллагааны талаар ерөнхийд нь товчхон танилцууллаа. Тэгээ та бүхэн хамтарч ажиллахыг хүсвэл манай Сэр одтой холбогдоод энэ талаар ярилцж болох хаа. За ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.